Гүр Азрын Наранбаатар гэдэг хүний Ажаргалын нобор гэдэг нэртэй ном байна. 365 өдөр ажиргалтай байна гэдэг чинь өөрөө боломжгүй зүйл байхгүй тий. 365 өдөр ажиргалтай байвал энэ чинь галзуу хүн шиг үйл явдал болох байхгүй бүр сэтгцийн өвчтэй. Тэгэнгүүт энийг ялангуяа сэтгэл зүйч, сэтгэл судлаач хүн ингэж хэлээд, ингэж томьёолоод, номынхоо нэрийг ингэж өгөөд тэгээд тэрийгэ хүмүүст зараад нөгөөх нь бестселлер болж байгаа бол энэ үнэхээр аимшигтай зүйл. Асуудлаас зайлах аргыг бүү хай. Харин асуудлаас илүү хүчтэй болохын төлөө ажил гэж байгаа байхгүй. Жишээлбэл хүн болгон аимшигтай хүчтэй байж чадахгүй. Хүн болгонд тийм чадал, чансаа гэдэг ч юм уу тийм боломж олддоггүй. Тийм учраас хүн болгоныг амжилттай бай, хурдтай бай гэдэг ч юм уу чи илүү бай гэж хэлж юусоо болохгүй. Ийм зүйлийг уриалсан ном байх нь ч өөрөө баг миний хувьд бол утгагүй гэж бодож байна. Тийм өөр хүмүүс сонирхогч нар ч юм уу ийм ном бичиж хэвлүүлж болно. Гэхдээ мэрэгжлийн сэтгэл зүйч, сэтгэл судлаач гэж өөрийгөө үзээд лекц, семинар ордог. Лектор хүний хувьд бол ийм зүйл бичих нь бол хариуцлага явуулаа гэж бодож байна.